За тэгэхээр үзэгчдээ гэрэлтэй цонх хөтөлбөрийн одоо шинэхэн дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдөр энэ шинэхэн дугаарыг яг гэрэлтэй цонх хөтөлбөрийг бас хөтлөж байсан одмаа хөтлөж байгаад бас сэтгэл их өндөр байна. Маш баярлалаа. Баярлалаа. Тэгээд гэрэлтэй цонхын үе үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болж оролцож байгаа гэж бодож байна. Тэгэхээр бүх гэрэлтэй цонход ажиллаж байсан сэтгэл зүрхээ хүч хөдөлмөрөөр зориулж байсан та бүхэндээ бас шинэ оны минь төргийа мэдчилж байна. За хүүхэд байхдаа гэрэлтэй цонхыг хүсэж хүлээж одоо догдолж үздэг байсан үзэгч бол өнөөдөр бас гэрэлтэй цонхынхоо хөтлөгч одоо Тодмагчтай хамт хөтлөгч байгаа одоо туйлын баяртай байна. Тэгээд гэрэлтэй цонхыг хүлээдэг байсан бүх үзэгчдтэй энэ дугааруудаа зориулж байгаа учраас шинэ жилийнхаа өдөш бүр үндэсний од нийтийн телевизээр суугаад харуулаарай. Эхний дугаарын зочин би бол одмоо хчиг зочин хөтлөгч болохоор хөтлөөсөө гэж хүсэж байна. Тэгэхээр эхний дугаар хэн байх бол сонирхолоо татаад хоёлаа тийшээгээ төр холтгоох. За тэгээ одоо эхний дугаарыг манай ган эрдэнэ болон одмоо хоёр маань хөтлөн та хоёртаа амжилт хүсье. За баярлалаа нэг төр байна. Чи үзтэй гэж за баярлалаа. Сайхан яриа өрнүүлээрээ. За баярлалаа. Манай хоёр бас гой зочдыг ард бэлдээд байж юмс дараа гэнэ. Эрхмөдөгчтэй гэрэлтэй цонх хөтөлбөрийн маань хамгийн ихний баярын тусгай дугаард захиалга дэнэ тамтлагын уран бүтээлчд ирсэн байна. За яагаад энэ уран бүтээлчдийг хамгийн ихнийхээ зочдоор өрсөн бэ? Тэгэхээр гэрэлтэй цонх хөтөлбөр үзэгч та бүхэнтэйгээ мэдчилснээс хойш 25 оныг үдэж 25 оныг угтжээ. Захиалга дэнэ хамтлаг бол гэрэлтэй цонх хөтөлбөртэй салшгүй холбоотой нэгэн уран бүтээлийн нэгдэл байгаа. Захиалга дэнэ хамтлагийнхныг урьж оролцуулж аваад маш баярлж байна. Гэрэлтэй цонх хөтөлбөр үүсгэж гарснаас хойш одоо 5 жилийн дараа одоо бид нар нэгдэж те гэрэлтэй цонхынхоо инэдмийн дэлгэц гэж буланг одоо бид нар зохиолыг гаргаж одоо тэ найруулагч Мегмар ахтайгаа тэгээд бусад одоо бүх ажилчдаа нийлээд бас инэдмийн дэлгэцийг одоо хүргэдэг байлаа. Мөөжиг адиа, бампис, гант төмөр, галт, давлит чаан гэдэг одоо бид нар үндэсний олон нийтийн телевизийнхаа гэрэлтэй цонх хөтөлбөрөд олон түмэндээ танигдж исэн ийм гоё гэрэлтэй цонх гэдэг энийг хараад бүр сая сэтгэл хөдлөж байлаа. Тэртех одоо 20 жил юм. Тэг ингээд асан гот гоё. Стокт нэг гэж гардаг гэсэн тийм шүү дээ. Тэгэхээр энэ баярын өдөр бас дурсамж сэргэж байна гоё байна. Анх захиалга дэнэдийг хэн зангидж ирсэн бэ? Яаж эхэлж ирсэн? Толгойгч. Зархин толгойгч ярина. Яг манай хохмоо юм. Манайх захирал махрал байхгүй шууд толгойлогч. Нэг тийм мафийн системтэй. Мафи. Давлагч. Нэгдүгээр атмаа, хоёрдугаар атмаа гэл. За нэгдүгээр атмааны хувьд ахвал. За бид нар уг нь Монголын үндэсний телевизийн өглөө хөтөлбөрт хариалагддаг байсан анх эхлээд ассистент найруулагчаар орж исэн. Тэгээд мөөжиг талигаш тавлет тэгээд манай гант төмөр бидэд адиа бүгдээрээ гэрэлтэй цонх төлөв хийдэг байсан. Өглөө хөтөлбөрийн тэгээд тэрний редактораар нь болон сэтгүүлчээр нь Атлаагч маань тий найруулагчаар нь одоо Далантай Экватор гэдэг Экватор ах маань хийдэг байсан. Тэгээд энэ маань ингээд сүултээ явандаа ингээд манай Арандангийн Мегмар гэдэг найруулагч ах маань та бүхэн ингээд манай юунд тэг гэрэлтэй цонх хөтөлбөрт ингээд энэ инэдмийн дэлгэц гэдэг ийм булан байгаа. Энийг ингээд хийх үү? Анх санал тавиад. Тэгээ бид ярилцаад гэрэлтэй цонх хөтөлбөрийн дэрэгдэх захиалга дэнэд гэдэг хамтлаг байгуулсан. Энэ нэрийг болохоор яг Экватор ах маань өгчээсэн. Бөөнөр өдөртөө сууж байгаа байхгүй нөгөө инэдмийн төөц гэл ингээд янз тий өнгөт инээд гэл тэр үед байсан болохоор за хэдүүлээ нэг юм инээдийг яга захиалж болдгүй ингээд тий захиал хэлдэ хэдүүлээ. Тэгээд захиалах дэнэд гэдэг нэрийг анх өгөө тэгээд одоо ингээд уран бүтээлчд маань ингээд сууж байна. Үзнэ. Бас 7-8 залуучууд нэг эмэгтэйтэй анхныдаа тий хамгийн анхны тоглолч нэг Ээж нь намайг их нэрт гаргаад өгөөч тий нэр мэрсэлтэй тий тэгээд тэр тоглолт айгүй амжилттай суухад тэр нь юу вэ гэхээр үндэсний телевиз яг ганцхан үндэсний телевиз орон дээр гардаг гэсэн байхгүй. Тэгээ үндэсний телевизээр реклама цацуулаад өө наран гэрэл захирлч манай рекламыг 2-2 явуул гээд па хийдэж тий.
Тэгэл манай рекламууд амар яваад бид чи хөдөө тоглолтоор анхныхаа тоглолтыг явахад Дүү алсан шүү дээ тий. Өдөрт нөгөө нэг юм 5 тоглоно гэдэг чинь баг амар чанга. Тэгээ бид нар өвөл явж исэн. Тэгэл 1-ээс 3-аас 5-аас 7-оос 9-өөс гэх нэг амар 5 удаа тоглолоо. 11 өнгөрч бол ерөнхийдөө дуусдаг байсан тий. Шинэ Анхны төсөөлөл болохоор бид нар чинь 5-аас ороо том хонд 19 цагаас гэсэн хоёр төсөөлөлтөй очиод эхний газар өөр хангаад очиж хоёр тоглоод багтахаа байгаад гурван тоглолт гаргаж ирээл. Тэгээд тэрнээс хойш 5 тоглоод явсан. тэгээ 5 тоглоод юм шин тайзан дээр тоглож байгаа хүмүүсийн чинь нэг хөснө гэж юу ягаал хувцсанд нь шингээд тэгээд тэр нойтон хувцаа ингээд хийгээл шөндөө хийгээл дараачийн аймаг руу очивол тэгэл дараачийн аймаг дээр очиод хувцсан өмсгөхөөр ихлийн хувцсан ингээд цантцсан Хоорно хөдөө наалцсан. тэгээд нөгөө чинь ингээд хөлдсөн тэг хөлдөө хувцаа ингээд цантайгаа өмсөв тэгээд ингээд тоглолдог тэгэл тэр цангийн юмнаас одоо бид нар чи ховд аймагт очиж удаа бүгдээрээ кальц таруулал тийм ингээд Ханаа түрээ тий чи ингээд Кальц галрууд тий кальц галрууд Халуун дээр айлгээд. Бид нар ер нь нэг 21 аймгийн театруудын хаалгыг баг бүгдийг нэвтсэн баг гэж байна. Бүгдийг тухайн үед бүгдийг нэвтсэн. Та нэг цаг тоглож ирсэн сандгүй. тий шөнийн нэг цагт тий. Аймагаас ирсэн хол бид нар буцахгүй бол болохгүй гэдэг шүн нөгөө прогонтой тий. Бид нар ингээ шөнийн нэг цагт өвчлээ. Айгүй хөөрхөн. Тэр болохоор одоо мартдаггүй. Ийм цаас баатан цаасан дээр гарын үсгээ зурцсан ингээд лам дээр Хамгийн хөгшин настайгаа явуулсан. Мөнгө аях сүтээ ингээд бариулсан тий. Хамгийн хөгшин настайгаа явуулаад ингээд жилийн урдуур тийм болтлоо биднүүсийг тэгж хүргэсэн ганцхан зүйл бол одоо энэ гэрэлтэй цонх буюу одоо Монголын үндсэн телевиз. Одоо бид нар ч бүгдээрээ энэ үндсэн телевизийн бүтээгдэхүүнүүд тий бүтээгдэхүүнүүд. Тэгэл одоо ганц төмөр маань тэр дуу оруулдаг байлаа тий. Нийгмийн эдийн засгийн тагцад ажилладаг байлаа. Тий Архаас тийм нийгмийн одоо л энэ voice show мууны ардлын том продюсер болчиход тухайн үед яг Яг нэг Монголд тийм ажиллаж байгаа тийм. нийгмийн юм байлаа. нийгмийн царайтай хүн байдаг шүү дээ. Тэгээ бид нар чинь бас тухайн үед аюу бүтээл сэтгэлгээтэй тэр инэдмийн дэлгэцээхийн хажуугаар маш олон юмнууд хийж байгаад хагас өдрийнхөө бүтэн цагийг биднэрт өгөөд чадахгүй Монголын амар том хэлээ. 45 минут 6-тайгаа нэг 50 минут болдог. Бид нар ч ястаа Шинэ хэлээ тий. Бид эдийн тэгэл та бүүн баяр те бид нар чинь тэгэл ороод хагасаа өдөр болгоно инэдмийн сүлжээ гэж одоо яг нэг өдрийн эфир хийдэг бол тэндээ 5 6 буулантай. Ойд бол бид нар Холливуд Монголд тэгэл инэдмийн дэлгэц бас яруу найргийн цаг маг гэл маш олон юмнууд хийдэг. Ажаргалын зураг. Одоо тэр аж аргалын цувралуудыг ингээд ярихаар одоо энэ ингээд сошиал дээр хүмүүс хийгээд байдгийн. Яг үндэ бол зүгээр ингээд тухайд бид нар одоо жишээлбэл ингэдэг байхгүй юу ингээд 7 8 залуу ингээд зогсож урдуур нэг юм хоёр тавтай нэг эмээ ингээд яваад өгөхөөр тэр залуу шиг бүгдээрээ босоод хоёр эмээгийн хоёр тавтай тэгэл автобусанд суулгаж өгөөл тэгэл эмээ автобусанд суухдаа саяны залуучууд баярлаа гэхээр нөгөөдөл амар гоё нэгээд болоо ямар ч үг текст байхгүй ингээд 1 минут тэг ингээд бид нар одоо ингээд хүмүүс ингээд харахад нэг сошиалор тэгдэж нэг юм жаргалтай юм бичлэг өгөөл мөгөөл гэл бид нар чинь бүр тэр аж жаргалтай цувралыг бүр тэгж хийдэг гэсэн бүр гээд ямар ч үггүйгээр аж жаргалын цувралууд гээл те ингээд хоёр хүн муудалж байгаа нэг нь нэрээ болоо гэх тэнгуэл амар гоё ингэж инээгээ болчоод баярлсандаа нөгөөт нь хараа энийх нь нөгөөт нь харж инээгээл болоо энэ Тухайн үед баг энэ дураараа 4 литрийг чийжсэн юм шүү. тийм байлаа ш. Тийм байлаа. Тэгээд бид нар чинь нөгөө бид нар чинь өнөөдөр манай гавьж хүч анхны маань хамт байгаагийн учир гэвэл одоо тэндээс бид нар үүсээд анх удаа тайз руу тоглохоор болсон байхгүй юу. Тэгээд анх нэмтэйгээ уулзаа. Тэгээд бид нар анхны тоглолт тэр одоо хаалгын цөм цогтөг өдрийн 5 тоглолтог тоглолтын дээр. Тэгээд энэ олыг харцуултаа энэ эмхтэй ингээд ганцаартай ганцаархтай ингээд явдаг. Бид нар чи энийгээ ингээд манай хамтлагийн гонголог папис гэдэг ахлагч байсан боловч анхным жоох ингээд харчих юм бол бүх хүмүүс ингээд зэгсэндээ орцдог. Тэгээд явж байгаа дахиад инээд гэж хамтлагч наах үүсгтэй телевизээс үүсэлтэй болсон болов тий. Яг үндэ одоо тайзан дээр гараад ингээд явсных нь хамгийн анхны эмгтэй бөгөөд одоо өнөөдөр хүртэл байгаа нь манай анхны багхгүй. Тийм учраас өнөөдөр биднээсээ захиалагчдын хамтлагийн хамгийн өндөртэй хайртай хүн. Эвэн тэтгэгч Энгинийг ухаалгаар Mobicom Group
Тухайд бол бас Монголын үндэсний олон нийтийн телевиз гэдэг бол бас босго өндөртэй л айл байсан тийм ээ. Тий. Ашаагийн сургууль ордог байлаа. Үнүүл байхгүй. шинхэн залуу уран бүтээлчд тийм ээ. Энэ айлын хаалгаар босгоор орж ирэхэд мэдрэмж одоо тэгэл хийж бүтээ гэсэн одоо чинхүү Хүсэл алан дулаан хүсэл зөрөгтэй л бүгд орж исэн даа. Нөгөө үндсний телевиз аль бис нэг юм үнэмшиг өгдөн штэ. Тийм олон үнэмлэхтэй тий. Бид байхгүй. Тэгмүүд бид нар заяа хашаага. Тэгээ нөгөө төрийн тусгай хамгаалалттай газар гэдэг үүдэнтэй юм харуултай. Тэр оруулахгүй болохоор бид нар хашаа тавьж урт. Тэгмүүд нөгөө хашаа давуулахгүй гэдэг нөгөө цемтэй хашаан дээгүүр нөгөө нэг юм шил тавьчин нөгөө нэг Өөрөөсөө торч. Тэгээ нөгөө тавуудаа гаргачаа гэдэг атгаж ороод тэр юу хийх гэдэг өнөөдрийн нөгөө ахтар дээр ингээд туслах гээд байгаа штэ. Тэг ингээд аль бис нь юу байхгүй. Салин байхгүй, үнэлж байхгүй. Тэгээ нэг хоорондоо ингээд гарны юм алга. Ингээ алгаа өрөг хав. Тэгвэл нөгөөдгөө ингээд нойл ингээд угаана. Тэгээ угаах чинь савн байхгүй тавууч арилахгүй тэгээ нэг юм гурууных нь хээгээр нэгээд юм хар хээ туссан хэдэг хүмүүс. Тэгээ сайн дураараа. Хэдэн сар туслах хийгээл одоо 70-тай Инкватор ахыхаа туслах хийгээл цалин багахгүй. Ямар цалин багахгүй. Тэгтэл эн чинь нөгөө нэг юм бас нэг юм уран бүтээлийн нэг урлагийн сургууль төгссөн хүмүүс нэг юм ажил хий, уран бүтээлч болъё гэсэн юм хүүхдүүдийн л мөрөөдөл хүсэл тэмүүлэл түрс цалин байлын яриаггүй ерөөсөө. Яг үүндээ бол тэгэл бид нар чинь нэр байдгүй. Одоо бид нар чинь нэр байдгүй дээ шүү дээ. Бид нар бүгдээрээ нэг нэртэй. Тэгээ нөгөө нэг юм одоо зарааланд гүүхээр хүмүүсийг одоо ингээд ган төмөр гэж байхгүй. Ган төмөр даруузар, пампис даруузар, би даруузар, адиа даруузар, мандаа даруузар. Бүгдээрээ даруузар. Яг ингээд байж байгаа л хой даруузараа гэхэд бүгд чихнүүд. Чи гараад дийлгүүрлүү тамхид заахаа. Гүүгээр бүгд даруузар нэртэй. Тэгээд энэ ингээд тэгж явсан одоо нэг юм хүсэл мөрөөдөл байгаад ингэж явсан тэгээд одоо тэр нэг юм чихэн зөөлхөн ходоод нь өлсгөлэн энэ хэдэн залуучууд ингэж явсны өнөөдөр үр дүн гэрэлтэй цонхоор Монголын үндэсний олон нийтийн телевизээр овоглогдоод тэгээ өнөөдөр ингээ болохоор 20 жил болсон байна. Ийм уран бүтээлч болъё гэсэн ийм залуучуудын ийм хүсэл мөрөөдөл өнөөдөр бид нэр айгүй сайхан байгаа. Би хаач хэлдэг. Би Монголын үндэсний олон нийтийн телевизээс гаралтай. Ямар гоё. Хатагаар юм. Монголын үндэсний телевиз хайрламаа. захиалах тэнэд авах гэж байна. На чаяска задлагдах. Яг хөөцлөө ер нь яах вэ? Шинжижи орой штэ. Тэгээ шинжижи орой байна штэ бас. Өстө цайл. Тэгээд ерөнхийдөө одоо тэгээд яг ингээд мөжгийн хэлдгээр те чих зөөлөнтэй бүх юмд бүйдэг туслая гэсэн сэтгэлтэй те энэ тэнд очиод зураг гаргах гэж байгаа хүний камерыг аваад гараад өгдөг те ингээд хөдийн барайл гүйдэг. Ахнар чихцүүлэн гэсэн би бас айгүй чихцүүлэн. Задлаг юм шууд очиод. Урд нь ерөөсөө ийм байгаагүй шүү. Сая яриа сонсоод их юм сурж шүү. Ахнаасаа хэн сурж байна? Захиалах тэнэд хамтлагч бас айгүй тийм азтай хамтлагчтай. Бид бүхэн захиалах тэнэд гэдэг хамтлагийнхаа нэрийг өгөөд азтай бадаршинд ороод хамгийн анх удаа ороод 3 дугаар байрын шагнал авч ирсэн. Тэр 3 дугаар 400 сая төгрөг авлаа. 350-ыг авсан. 350 сая. Тэр үе чи их мөнгө штэ. 350 мянгатай биш. Тэр хошуу урлаг амар олон тоглолт хамтлагууд тоглож байхад бид нар захиалах нэг анх тоглож байгаад ороод тусгай байрын шагнал авсан. Тэр шок. Тэгэл тэр чигээ уусан гинэ юу. Хувцасаараа бид нар хувцас байхгүй за X дүүс одоо X дүүстэй одоо найдан дөрж найруулагч бид нар хувцалж байсан байхгүй. Та нар ямар юм шороон царайтай. Ямар юм шороотой хүүхдүүд. Ядаж маань тайзны хувц гэдэг ийм хувц хүмүүс гэж. Энэ гоё юм байна, тэр нь гоё юм байна. Тэгээд гялтгын хувцсгүй бид нар чи ингээд тайзнаар гарах шиг хувц ингээд мадаа уулгаа чиг юм. Бас тэр чи зүгээр байхгүй бас нэг налаагийн театраас те бас нэг тийм киноны ч юм уу нэг тийм нэг бор тийм хүн тийм Би тэр эмээ болдог тийм эмээ болдог парик тэр бол нэр гадаа хийцэн байсан шинж авахгүй. Ийм тэр хөөхөж юм хэлнэ те. Бүр амар париктэй тийм. Тэр баагаад тэр бүр ингээ жижиг хэрэглээ. Тэр чи хэлнүүдээ нэг нь угаагаад айгүй гоё болгоцсон юмчээс юм ба те. Яа энийг харалт энгийн гоё парик байсан байж тохиолч гэсэн. Тэр парик тэгээд бүр ийм болоод сүултээ тэр Сүүлдээ ингээд ноос шиг ширлээ ийм кеп шиг байна.
Ширэлцэн цагаан өсөө ингээд тавьчих юм болоо. Бид нар бас аюу гоё байсан. Бидний хөхөтийн одон телевизтэй хоёр юуны хамтаар очиж бид нэг шип болоод тэгээд бид нар цагаан сарын нэг инээдтэй үдшин. инээдтэй үдшин хэдэн оныхт нөлөө орж исэн юм аа. 2000 Өр Монголын жүжигчтэй. Өр Монголын тийм жүжигчтэй хамтраад нэг тийм Одоос хэдэн он юм бэ? Одоогоос хэдэн он биш. Анх удаа гадаад явсаасан. Анх удаа. Бүгдээрээ пас Дөрөв өглөө. Бүгдээр бол гадаад баш байхгүй. Анх удаа авч яваа. Вагоноор яваад ирээдээр гарах уу? Таанусыг хийж авч явна гэд. Тэгээ бүгдээр гадаад суус өвөр Монгол очиад бид нэртээ дэлхийн талыг үзсэн. Хөхөтөд тэр үед хөхөд хөгжөөг үйсэн шүү. тэгээд тэр Өөртөө шат анх удаа хараад. манай тэр тийгээд амар их гар тий. Нөө нэг юм өөртөө шатн дээр суу аршаа ингээ унаад энэ зохионоос нь төлөө. Гэхдээ бид нар яг тийм л байхаас ахуулаад энэ үндэсний телевиз энэ гэрэлтэй цонх гэдэг энэ газар яг ингээ бидүүсийг зүгээр ингээд одоо урлагтай тэгээ дэлхийтэй одоо юу гэдгийг юмтай холбосон газар үнэн бол яг үнэн багхгүй. Энэ бол ярилцчгүй ингээд мартаж болохгүй. Энд ч үстэй үнэхээр хоод идсэн хамгийн анхны гой тогоо гэдэг шиг юм чинь бидүүс тогоо гэхгүй юу? Үргэж хилдэг байхгүй энийг. Гэрэлтэй цонхынхаа бас үе үеийн бас ажиллаж Манай туул гэж байна. Тэр нь туулгч маань, сарагч маань, айнаач маань, арандангийн мигмор манай ажиллаа ихч байна. Бидүүсийг яг гээд өөрийнхөө дүү шиг бүр ингэдэг те гэж шинэ жилийн чинь бүгдээр л нэг бас шинэ жилийн баярын мэнд хүргье. үндэсний телевиз за өглөө хөтөлбөрийн хамт олон үдшийн хэмнэлийн хамт олон одоо манай Спортын хамт олон спорт ер нь үндэснийхэндээ Танаас нууцаар уугаад байгаа юм шиг байна. үнэхээр гоё аярлаа хайртай хүрэж хайрлах Бидний зүгээр яг зүгээр анхны суудаг байсан газар гэх юм бол одоо сая бид нар дөнгөж сая яриад инээлтжсэн те. Нөгөө түмээ ихч гэдээ ярьсан шүү те. Шивүүлээ тэр чинь Буфет. буфет. Буфет тий. Тий, бид нар буфет руу орох бол амар дуртай. Мөнгөгүй. Тэгээд яах вэ гээл тэндгээр ч бас толооноор хоол өгдөг гэсэн. Тэгээд тухайн үед сүн амт ингээл хоёр буу завсан ч ингээд тавлаа хуваагаад идэн, гурван буу завсан хуваагаад идэн. 5 буусны ихтэй. Тий. Бампис яг нэг албан ёсны улаан үнэлэхтэй нээсэн баг. Би ганцаар Гант төмөр хаан нууцаар явж байгаа үнэлэхтэй болчихсон. Гант төмөр бүр цалин байлын. цалин акцентээс багхгүй. Тий, тэгээ эдгээр чи шагнал цалин байлангаа авахаар биднийг бас дайлнаа. Хамтрагч Coca-Cola үслийн шинжин. Бид гэрэлтэй цонхыг хийж эхэллээ. Өмнө чинь байхгүй шүү дээ. Бантан бууз яаж идэх вэ гэж чинь хавар гартай юм нэгээр байдаг байсан шүү дээ. Цалин мөгчгөө. Тэгсэн чинь гэрэлтэй цонх хийгээл тэгсэн чинь бид эдэд бас нэг хэдэн минутын ирэх хөхгүй реклам зац мац гээл. За тэгсэн чинь реклама цацаад эхэлсэн бид чи байгууллагууд сарын дараагч яа энэ гар чи нөгөө нэг хумс янзлдаг газар гараад тавьсан юм. Илүү махсах хаах болсон. Тэгээд нэг юм бас нэг юм хувцсны газар хийсэн. Тийм баатар хийсэн. Тэгээд хувцсны газар юу лээ? Тэр хувцсны газараас бүгдээр ингээд Менс коллег юу шорт менс коллег. За тэндээс чи бүгдээр костюм аваад үзсэн. Скайтлас нөгөө нэг рекламын цацгуудаа бүгдээр энэ чинь дүүжилдэгээс утсаа тийм нугалдаг утсан. Тийм дүүжилдэг юм утсаатай саарл цэгэрмэг төрөл арилсан. Нөгөө юу мантан бууц шууд 1-2 дор бол нэг хүү. Хагасаар уу бүтнээр. Дамарсаа чи нөгөө нэг утас руу хүн залгахгүй. Хэн залгах юм бол хоорондоо бараг зэрэгт суужгаад юу байна? Цахиалгын нэт хамтлагаас санал ирээд хамт ажиллаа. Тэр өдөө гадаагаар яваа тий гадагшаа төгшнөөс тоглолт гэдэг явж хаад ер нь сэтгэгдэл дурсамж юм асуух гол өстө болохгүй хаа тийм ээ. Би гоё юм бах уу. Өмнөөс шийдсэн. ой би ч одоо ингээл
нөгөө бид нар ингэ прогонд сууж явдаг байсан байхгүй. Тэгээ прогоны хамгийн урд нь би сууж явдаг. Тэгээд ингээд хамаг гоё идэж уух юм хүмүүс ингээ хажуудад тавьчихдаг. Ер нь тэгтээ ингээд хүмүүс ингээд яаж явдیں۔ Яаж 11 эрэгтэйтэй хамтдаа явдیں۔ Ингээд байдаг байхгүй. Яг үндэ бол би ерөөсөө тийм зовж зүдрэгжсэнээс санддаг байхгүй юу. А зүгээр ингээд нэг тоол дуусны дараа энэ тэр эднэр чинь ингээд нэг амар их краштай. Октод нь ингээл аймаг дээр очоор ингээд бүчээд Яг оо яг. тэгээд бүр ингээд Хөөе. Чи мэдхгүй. тэгээд тэнгүүтээ унт гэж загнадаг байсан те. Бүгдийн эднэр ингээ хураагаад буудалд нь оруулаа унтуулах чинь ингээ миний Хураана гэдэг. хар чин амар хэцүү тэр октод чинь бүр ингээд аваад би тэгээ юу октод вэ? Өрөндөө гэж би яг тийм ажил хийдэг. Тэрнээс Маш чухал ажил гэдэг шүү дээ. би ингээл тоглолтондоо ороод ингээл бид нарт ихтэй айгүй гоё аз жаргалтай тоглолдог байсан. Одоо ингээд бодож байгаад бид нар ингээл нэг юм мөнгө төгрөг олоод алаад үг юм уу гэж ерөөсө боддгоо зүгээр бид нарын ийм хүсэл мөрөөдөл бүх аймагуудаар явж хүмүүс тоглох байсан байхгүй юу? Ихтэй ажил. Анхнымаас нөгөө нэг юу авах гал те зөвшөөрөхгүй бол яах вэ? Хоёулаа гүйчихэж байгаа. Шах яах вэ? Анхным. Тэгээд анх нэмсэн салж. Тэг яг ийм сайхан залуучууд байсан. Яах вэ? Ерөөс адыг хараад шууд мөрөөдлийн хөлөг өгч тоглолцсон. Бас од байсан. Оо амар мөрөөдлийн хөлөг онгоц бүр алж ийсэн. Тэгээ би тэд адыг явуулаад тэгэл зөвшөөрсөн. Тэгээ бид нар Энэ харцыг нэг нь шийдсэн. Одоо хүртэл ингээд цугаан дэрсэн. Хажуу сууч нэг. Адяны харц. юу яа. Адыг харцсан. Чи надруу таамаг араарай. Тэр 11 залуучууд яг өндөө бол одоо бид нар их тийм сахилахгүй хүмүүс байсан байхгүй тий. Аймагчтай сахилахгүй. Тэгвэл бид нар одоо та нар бойл гэж ганцхан эмхтэй хэлэхэд бүгд болдог л байсан хурдан. Тийм л залуу. Хүндэтгэл байна, хайр тий. Тэр одоо ингээд анган байхгүй бид нар ингээд те ингэж ивэл бүгд болдог. Энэ өөрөө үзүүлж яа. Тэрийг зав чи үзүүлж Хүмүүс төсөөлөл үзэж байгаа шүү дээ. Нэвтрүүлэг эхлэхийн өмнө бид дээр ярьжсэн байхгүй нэг зураг хараад гэсэн чинь яг 9 эхэлсэн тэгээд Амар хүйтэн тий. Тэг чи машин доор эвдэрсэн байгаа. Тэгэхэд би тэд тартаа ингээд бүгд ингээд урдаар ингээд нэг ингээд суулгуулсан. Тэгээд хөлдөө ингээд ийм хоёр ус хөлдсөн баг. Ус маань хөлдсөн. Тэгээд хажууд хэн ихсэн бэлээ. Тэрийг дарма би нөө жангумын дуг дуулаад. Тэгээ бид нар орд нь ингээд сууц. Тэгээд ингээд сууц. Тэг жоох хүүхд байгаas та. Ямар цоглог тэр одоо хөлдөж Ургаан нэг тэр хинж байхгүй. Тэсээ загстай даваах хэрэгтэй юу? Загстай даваар орох гээд машиныхын мотор Чи араа нь эвдэрсэн. Нэгдүгээр араа нь эвдрээд ухарч явдаг. нөгөө завхны хамгийн дэсээс. хүчтэй араа нөгөө ухардаг араа болцсон. тэгээ одоо тэр чинь ингээд хасах 40 градустай байж байгаа. Манай дамбын баяр дээр эдгээр бүгдээрээ дээрээс гулаад тоглоо. Зөөр ингээд өндөр дээрээс гарч байгаа. Даваараас гулаад машин засагдахгүй. Тэр замаар ямар ч машин явахгүй. Хөлдөөд хүүл яах юм? Юу тэрийг бодохгүй. Дээрээс ингээд урлаад тоглоод хөлдсөн мөсөөрөө дон гэж оонаа гэж энийг тэгээд анхны ингээд машингаа ингээд суугаад байгаа. Сүүлдээ нар жаргаал тий. Будаар ингээд тэр үед бодож Чон уйлаад. тий чон уйлаад тэгсэн чи сүүлдээ. Хөөш яг хөлж өгөх үү. Тэр болтол яагаад хийхгүй. Тэгэхээр бид нар ямар байсан бэ гэхээр үнэхээр хүүхэд байсан. Бүр зав залуухан байсан баг. Завн залуу. Бүр тэг тэнэг байсан. Одоо бол нэг Үгүй тэр тулдаа хөлдөг баг шүү. Тий. Тэр тулдаа. Тэр тулдаа хөлдөхгүй. Тэгээд нэг хоёр хүн яваад гисэн чил нэг хүн орж ирээ тэгэл хүний яндаа тэгээ засаж байгаа юм чинь. Тийм олон юм нөгөө чон уйлт. найд тий ийм үе тэнгийн ийм олон найзууд чинь тийм хүүхэд насны залуу насаараа ингээд гоё инээж ханаагаад байна гэдэг чинь ер нь тийм бэрхшээлийг ингээд ажаргалтайгаар бас авчдаг байгаа байхгүй. Одоо ингээд төсөөлөхөөр тий бүр энэ чинь аюун шиг Дөрч цаашаа гэдэг байхгүй юу? Машины гидр хөлж чинь 40 градус цаашаа бүр. Тэр хажуутаад жолоочийн тэр өрүүлэн хөлдөн үү яа. Ямар шаваагүй. Ямар ч хамаагүй. Би ингээд дээлээ үхс ингээд сууд. бүх нөгөө нэг сандлуудыг аваа хийсэн юу дэвшсэн доор нь эсгид дэвшсэн. Эсгид дэвшсэн. Тэр дээр хөвцгөөц. Тэгээ тэндэгүүрээ Тэгээд нөгөө хойтлынхоо тайзны орчлын заадик гэдэг явсан. За тэгэл тэр Тэгээ ийм дан шороор
Тэгээ ингээд зүрхэнжээ ингээ харангуул нэг нь тэнцээ ингээ. Тэгээ ингээд байрлал өөрчлөгдөв. Ингээд дараагийн аймаг дээр нэг дүүнг юм нэг. Хамтрагч хамтдаа бүтээсэн дурсамж бүхэнд баярлалаа. Оюун толгой. Орон нутгийн буюу өөр хүмүүс ингээд үнэхээр ийм олон танил гээд бидүүсээ хардаг болсон. Ямар сандаа ингээд зам дээр гараа үсгэж байгаа манай суман дээр тоглооч гээд хадаг өрөөд бүр тийм хүлээдэг болсон байснаа мдээгүй байсан байхгүй. Хүн чинь болно гээд зурагтаар гардаг хүмүүс чинь ингээд тийм урлагийн хүмүүс их гоё байх хэрэгтэй тийм. Тэ? Тэгсэн чинь сандлаа аваад шаруу дотор бужиг цугаж чинь тосгод аваад пургоо хонгонгод зүгээр шаруунд бүлгсэн хэдэн модер болгаач нэг пургоноор шарнуу ачигтаад бууж ирж байгаа. Зарим нь бол энэ нөгөө гэлтэй цаахын жүжигч мөн үү? Тэгээ тэр нэгэд шаруунд дээр пургаад нөгөө дээлээ зах бахан тоо шараа болсон. Үгснийх нь урлагийг үгснийх нь зурагтаар гардаг юм. Хэдэн модын улгаач барьж ирээд юмд явуулах гэж байгаа юм шиг багаар бууж ирж. Тэгээд буудлын руу ороод сасандаа ороод тоглолтынхаа бүрөөгээ тэгээд нөгөө нэгээс тоглох юм чинь. Тэгээ нэгээсээ тоглоод тэгээд тайзан дээр гаргавсдаг амтан болж байгаа бас хатар дээр улаан болоо ингээд үргэж бүргээд тэгээд тоглоо шүн дуусаад хоолоо идэл шүндээ гараад дараачийн амир руу давхин. Тэгээд дараачийн амир руу давхад өнөөх өдрөд усан дурсан байхгүй ш. Дараачийн амир дандаа шарван зам шөндөө. Буугаад хаад хавгаад дараачийн амир дээр дахиад нэг шинэ мад болгоо. Анхны Би нэг ийм том хэсэг бодлоо. Анхны мага даруулах гэсэн ийм бамбар цагаан юм ингээд ийм том утгатай. Тэгээ машиндаа ороод ингээ хоёр хөлөг хийчихдээ. Тэгээ үстэй дээлээ нөмрөөд ингээ Анхны живдэг үсч. Тэгээ нөгөө анхны маань ингээд бууж анхны маань чинь бидүүсийг бодвол одоо. Тэгээ нөгөө бургоноос ингээд буухаар заяа. Ардаа нэг 10 хэдэн мод болгож уртаа нэг юм малын илчтэй. Тэгээд агдим чи төрүүлээд муутруу гүгээд орно. Тэгээд араас нь Бараг таадараас ичэн штэ. тий баг ичээд орж байгаа. Тэгвэл ард нь нөгөө нэг хэдэн мал болгож чинь өөртөө царийг олохгүй. Тос явсан нутгийн хүмүүстээс зураг авах байна. Ганц авах юм нь бас гүшмүсээ шараар бодуулсан явсан юм аа тий. нэг Яг ягаа ийм шар зүүцэн тор багш. Хогоо нөгөө шүнжэнгөө нөгөө замд явсан нөгөө үсмэс Шар биш үү ондоо. шар нөгөө нэг тоос шараад Тохоо үед чинь тэгэл те ийшээгээ 200 км засмал гэж авах шороо. Тэгээ цаашаа тэгэл шороо. Гэтэ 300 км энэ төр бол айгүй ойрхон санагдав. Оо гэсэн. тэднээс бид нар тэр аймаг гош давхны тосон цэнгэлээр орж байгаа. Энэ гэхдээ үнэхээр тийм залуу өсөр бохгүй. Одоо тэр юм хизүү бургонтой яваад бас тоо шорондоо бадбалаад явж байгаа шүү. Давхны тосон цэнгэлээр орж шөөш. бүгд орилдог. Далаа шиг юм. Далаа шиг. Өө гэдэг үхгүй юу? Тэгээд өө гэж өчөөд жолоочоос гуугаад Дахиад нэг явж. тэгээд жолооч дахиж буцаж яваад Тэгээ 21 удаа хийгээд дахиад Тэр дээр бүгдээр зэрэг орлоо. ууданд ирсэн заяа. Эртхэн дорчин тэнгэлдээ очоод хоол идэхийг болдгоо. Хэдүүлээ зүгэл боцчих яхаа гэдэг. Тоглоод яваад тий. Тий, тоглоод яваад хүүхдүүд уухтэй. Нөгөө ах чинь ингээд Оройн тоглолт хийж тоглолцоод өдөр тоглолцоод. өдөр боргодоо тоглолцоод. Нөгөө ах бүр ингээд тоглоод идэг. ахмад хүмүүс ахмад өндөөгөө явж бод. Одоо за тий та нар дээр яг юу тэгээ. Ахаас хүүхдүүдэд тоглож Тэгээд байгаа. тэгээд ахмад хүүхдүүд тоглож хамт. Тэгэл тэр нөгөө 300-400 км замын хоол чинь юу? Адууны мах чануулаад прогоныхоо энэ доотлын нөгөө хаалгангууд хэсэг рүү адууны маха тийшээ. Цовонгоо сайхан шар торон тэнгүүтээ моторон дээр тавьчихна хав халуунаараа. Бүтэн хоолтой тий. Хүнсээ базаачдаг шүү Хүнсээ базаачдаг. Тэгээд нөгөө нэг юм тоо шороотой тий нэг хэдэн канттай гаруудсан зүгээр ийшээгээл адууны мах аваад ийшээгээл Цөв халуун цөв аваад. дотор нь амьдраа яваа. Боргон дотор.
хамтрагч Unitel Group хамтдаа төрүүлж алхам. Бас ягаад л нэг эфир хийгээд нэг жоохон факталцсан эфир хийсэн юм а те. Тэгсэн чи бидрийг нэг тэгжсэн. Та нар зөвхөн өнөөдөр Улаанбаатар хот биш. Та нар Монгол улс тэр аяараа үзэж байгаа. Хүлээж үзэж байгаа гэдгийг та нар ойлгохгүй нөхдүүдээ гэд. Тэгээд тэгсэндээ ороод бас нэг эфирийн те соёлтой болоод бүх нэвтрүүлэг чанар аав те. Яа нэг өдрийн литвшгэн дээр түшин дээр орлоо. Чанар гоё тэгээд Чанар авч гоё. чанар аваад хэдэн төгрөг дагдуулаа? 90,000 төгрөг. 90 илүү 100-аас 90 л өгдөг гэсэн. тий. Тэр үед гэхэд айгүй өндөр өгдөг. Тий амар өндөр өгдөг байсан. Чи тэр мөр шонсаа болчих юм шиг. Өнөөдөр ингээ бүгдээрээ бас ингээд уран бүтээлээ хийгээд өөрсдийнхээ ажил те амьдралыг хийгээ явж байна. Гэхдээ ингээд баг тэр тухай ярихаас илүү нөгөө та нарынхаа хамт өнгөрүүлсэн яг тэр захиалгын нийтдээ хамт өнгөрүүлсэн энэ дурсамж чи бүр яриад барагдахгүй. Үнэхээр баяр. Үнэхээр сонирхолтой. Манайхан бас нэгнээс Сайхан байна. Тэ? Ингэсэн үстэй гэл те. Хүмүүс ярихаараа Энэ 2 дугаар болгооч тий. Хүмүүс одоо ингээд сонсох юм бол ингээд айгуу тийм тэ одоо нэг даварцсан гэж хэлж болж ойлгох бах. Гэхдээ бид нэр Баруун аймгаас авчаал одоо Пампис битээр чинь л яг үндэ бол захиалгын нэрийг үүсэж хоёулаа ингэсэн. Тэ байж бод увсад очиод тэр одоо ийм банкны юм ховор байлаа. Тэгээ битээр юм зочд буудлын хоёр орны голд мөнгө хасгачаад ийм байна гэж төсөөсөн нь андаа гэж хоёулаа орилж исэн юм да. Тэр мэдрэмж бол тэр оройдох настай хүүхдүүдэд тэ ингээд хүн ингээд бас ингээд буудлын хоёр орны буудлын голд мөнгө хасгаж исэн. Там бацаан. Тэ там бацаанаа тэр мөнгө хайцсан. Тэр одоо хийцэн гэ. Тэгчээ нэгэд хоёулаа орилоод ийм болно гэж төсөөсөн нь андаа гэж Яг кинон дээр гардаг шиг санагдчих. Кинон бүрээр ингээд хоёр орон дээр ингээд дэвчж байгаа ш хоёулаа. Оройд ингээд тэрвэрлдээд Би нэг зүйл асуумаар санагдаад одоо өдөр тутмын эфир чарж штэ. Тэгээд дээр нь та хэд чи энерги нойрон хэлдэг. Тэр чинь шинэ санаа өдөр тутам хэрэг болно. Давхар бям гарагт бүтэн эфир авчин. Тий. Энэ энергийн хөтөлбөрүүдийн яг зохиолыг манай Давлит чам бичдэг байсан. Өөрөө яг бичнэ бүгдийг. Бүгдийнчтэй бүгдээрээ яриа санаагаа ярина. Тэгээд энэ санаан дээр ингээ амар гоё бичнэ. Зэгцтэй, логиктэй. Би чинь тэр нь натруулсан Ингээ гэл тий. Тийм юм уу? Давлит чам найзаа бас тусахгүй харахгүй. үнэхээр бидний бол бас цүм. Эвэн тэтгэгч Mobihome илүү дээр. За бүх эрдэнэ Үүжгэн баярлалаа. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Монголын үндэсний олон телевизийн үе үеийн бүх уран бүтээлчдэд эрүүл их сайн сайхныг хүсье. Эвэн тэтгэгч Mobilife амьдралын мөч бүрд. За өнөөдөр жүжигчин Мөнх Эрдэнэ маань мөөчийн төрсөн өдөр болж байна. Тэгээд энэ өдөр бас ингээд олон найзуудаа цуглуулад дурсамжаа хуваалцаад гэрэлтэй зан хөтөлбөрийн үндэсний телевизийн тийм ээ шинэ жилийн дугаарын баярын анхны дугаарын бичлэг одоо бас ингээд явагдаж байгаа. Юмны бас нэг юм ерөөл, тохиол, хувь давхцал гэдэг бас сони юм аа. Столыг үндэсний телевизэд гэрэлтэй цонход байж ихтэй миний төрсөн өдрийг тэмдэглээд яг ингэж бөөнөрөө суужсэн баг. Амар олон жилийн дараа яг ингэж хамтлагтайгаа гэ төрсөн өдрөө хийж би. Нэр тийм ч тийм ээ. За шинэ ноноо өгтөжсэн сонирхолтой түүхүүд байна уу? Гэрэлтэй цонхтой холбоотой шинэ жилийн баярын хөтөлбөрүүдэд талаар ч гэсэн бас
бүгдээрээ гоё хөгжилтэй дурсамжууд байл хуваалцаж болно те. Өвлөө үгэн болоод алиалагч болоод ингээд лавтаа шахмахын даа чинь тий одоо өглөө хөтөлбөр ингээд инкватор ахын даа чинь тий 31-нд шүү дээ амжих гал бүгдээрээ хүүхдүүд нь бэлэг өгөх гээд хамтлагаараа явж байгаа шүү. Тэгэхэд яг бүгд нөгөө нэг яг гэртээ ингэж орлоо гэдэг чинь багхгүй. Орж амжаагүй бүгд би болохоор юунд орцондоо он гаргасан байдیں۔ Бүгд ер нь тэгэхэд гэргэртээ амжаагүй. Бид нар чинь нөгөө нэг айгүй гэж ингээд хоёр өвлөө үгэн болт юм. Нэг нь Монгол үгэн болоод нэг нь Санта Клаус болоо. Тэгээд нэг алиалагч болоо. Тэгээд цасаа охингүй. Цасаа охин байхгүй дээ чи. Анхны юм чинь тэр үед байгаагүй анхны байгаагүй. Тэгэхээр чин алиалагч нь айдаа ямар ч бодоггүй яа. Ямар ч бодог харагдаад Зүгээр натураараа. өөрөө айдаалагч. Бэлэг цуглуулах гэж бас хөөрхөн тий. Гоё юм болдог байлаа. Тэр л дурсамж их л тод үлдэж тэ ер нь бол. Тэгээд хорд юм цаг хугацаа тий. Өнгө сайхан юу ч болгоо тоглож ирсэн үг. За гэрэлтэй цонх хөтөлбөрөөс айгүй гоё гэрэлтэй амьдралаа эхлүүлсэн манай захиалга дэний хамтлагийн уран бүтээлчд маань эхний дугаарыг чимлээ. Тэгээ бүгдээрээ үнэхээр яг өөрсдийнхөө અંદર залуу халуун насыг яг уран бүтээлч болох тэр хүсэл тэмүүлэлтэй үеэ хүүхэд ахуйнасаа тэгээ надад бол үнэхээр гоё таатай байлаа. Хажуунаас нь бүр үнэхээр биширж багтаж кайферд сонслоо. Тэгээ ах иш нартай бүгдд нь өнөөдрийн маань эхний дугаарт оролцсонд баярлалаа. Тэгээ үндэсний телевизтэй талархаж явдаг гэдгийг сонсоод би ч бас та бүхнээрээ талархаж баярлж байна. Тэгээ бүгдд нь шинэ оны шинэ жилийн алуун мэндийг өргөөд би удаан барьсан. Оргилон даасан. Одоо нэг буудал ийта. Чиг зөөлөндөө байх гэдэг мандаахыг хилэн гот онгооргоцсон. Шинэ оны мэнд За манай анхны мэгч гоё. Толгойлогч хүн байна да. Өнөөдөр удахгүй болох гэж байгаа шинэ оны мэндийг бидний нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчд өмнөдөө хүргэе. Захиалгад инээд хамтлагийн зүгээс шинэ оны мэнд хүргэе. Хамтрагч Univision. Univision-тэй хамтдаа жаргалтай. За гэрэлтэй цонх нэвтрүүлгийн маань хамгийн ихний дугаарт захиалга дэний хамтлагийн оролцлоо маргаашийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.